Хадам ээж бэрийнхээ эсрэг буюу кофе ууж турах уу буюу хасах 18 кг турсан үнэн түүхийг та бүхэндээ төлөвлөх гэж байна. Юуны өмнө та бүхэндээ тодруулан хэлэхэд Оросын НТВ телевиз дээр Хүдээ юмна НТВ буюу НТВ-тэй хамт турж байна гэдэг шоу нэвтрүүлэг явагддаг. Хэрвээ би энэ шоу нэвтрүүлгийг тэр контентыг тэр чигээр нь аваад орчуулаад та нарт хүргэх юм бол зохиолчийн эрх зөрчсөн болно. Ийм учраас өөрийнхөө чадах ядгаар зургуудыг аваад монгол хэл дээр хөрвүүлээд өөрийнхөө текстээр хүргэж байгаа гэдгийг та бүхэн ойлгоно гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Үүний өмнө та нарт турсан үнэн түүхнийг, турсан үнэн түүх 2, турсан үнэн түүх 3 гэдэг видеонууд очсон. Одоо би турсан үнэн түүх 4 гэдгийг та бүхэндээ төлөвлөх гэж байна. За та нар минааша тухлан суугаад сонирхон сонсоорой. Тэгвэл та бүхэн лайк дараад subscribe хийгээд share хийгээд өгөөрэй. Баярлалаа. Ягаад гэвэл иймэрхүү контентын хэрэгцээ шаардлага биднэрт байдаг гэж ийм контент Монголд байдаггүй. Ийм учраас өөрийнхөө чадах ядгаар орчуулан, өөрийнхөө чадах ядгаар уншин хүргэж байгаа гэдгийг та бүхэн ойлгосон гэдэгт итгэж байна. За энэ түүхтэр Москвагийн төвд байрлах байранд ээжтэйгээ оршин суудаг Иван гэдэг залуу өөрийн хань Ленатай хэрхэн танилцаж, хэрхэн үр хүүхэдтэй болж, хэрхэн үзэсгэлэнт гүнжээс мэлхий болсон тухай сонирхолтой түүхийг өгүүлэхийн чацуу хэрхэн мэлхий гүнж болсон бүсгүй маань иргэн өөрийнхөө хуучин 60 кг болсон тэр үзэсгэлэнт байдалд иргэн очсон тухай сонирхолтой түүхийг өгүүлнэ. За бид нарын явуулж байгаа та нарт өгч байгаа энэ контент дээр биднэрт өдөр тутам амьдралдаа аваад хэрэглэхэд боломжтой маш их кейсүүд буюу та нарын хэрэгжилж болох тийм хоолны дэглэм ч юм уу тийм турах арга ч юм уу үүнийг дуурайгаад тураасаа гэсэндээ бас үүнийг хүргэж байгаа юм шүү гэдгийг бас ойлгон хүлцэн хүлээж авах гэдэгт итгэж байна. Бүсгүн маань ховхон тохиолдлоор Москвагийн төвд байрлах байртай Москвагийн ууган иргэн залуутай танилцсан гэр бүл болох хувь зохиосон. Лена маань 25 настай. За Орос шиг том орны хувьд энэ бол хөдөөний охин ханхүүтэй гэрэлсэнтэй яг адил гэж үздэг ийм тохиолдол байна. Харин хадам ээжтэйгээ амьдардаг. Яагаад гэвэл байр нэг юм чи одоо яах вэ? Хадам ээжтэйгээ л хамт амьдрын штэ. Тэгэхээр хадам ээж нь бүсгүйг үзэхгүй. Яагаад үзэдгүй гэхлээр түүнийг боловсруулалгүй хөдөөний охин гэж үздэг. За гоо зөксөнтэй залуу харагддаг тийм байхдаа Лена хадам ээжд нь таалагдчихсан. Харин охиноо гаргаад 3 жил гэртээ суугаад 110 кг болоод бүдүүн болчиход нь охин таалагдаагүй. Бэрэн таалагдгаа болчихсон байхгүй юу? За энэ тухай өгүүлэх нэ. За одоо та нар хараарай. Гойлог сайхан Лена охиноос минь ер нь юу үлдсэн байна? Юу ч үлдээгүй байгааз. За хадам ээжтэйгээ хамт амьдардаг учраас хизээч гэртээ нэг гэрт багтаж ингээхэргүй байнгын хэрүүлтэй байдаг. Нөхөр нь гарлаалал бэр хадам ээж хоёрын хооронд мөнхийн үйл ойлголцол үүсдэг бөгөөд харин хадам ээж нь залтай гэж шүү. Хүүгийнхээ хажууд арай чанаал хил амаа твчдэг гин. Хадам ээж нь гараа явчингууд жинхэнэ зан арслан зангаа өнөөмө хөдөөний бэр охиндоо гаргаж ирдэг гинэ. Хийсэн бүх зүйлийг мяалдаг. Түүний санаа таарах юм юу ч байхгүй. Хийж байгаа нь таалагдахгүй, хоол хийж байгаа нь таалагдахгүй, гэр цэвэрлж байгаа, угаалгын машинаар юм угааж байгаа бүгд таалагдахгүй. Ийм хэцүү байдал амьдарч байгаа энэ охин байна л да. Хүүгээ төрсний дараа Лена 50 кг жим нэмээд хөдөөний орг боловсралгүй мэдэх чадах юм байхгүй гэж толгойг нь эргэлт загинсан нэг хадам ээжтэйгээ хэрхэн турах өөрийнхөө хуучин байдаг эргүүлж авах гэж хэрхэн тэмцэж байгаа тухай энэ түүхэнд өгүүлнэ. За хамгийн түрүүнд хоол зүйч дээр очдог бид нар үнийг мэднэ. Хоол зүйч нь түүний биологийн насыг 50 нас гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл бодисын солилцоо 50 настай хүнийг шиг байна гэсэн үг байх болох нь шүү дээ. За бүсгүй сүүлийн жилүүдэд бүр 6 авахулга болсон. За энэ тарган бүдүүн залуу охтууд байдаг л нэг сэтгэлзэн хэв шинж. За зоолууртай маань өөрийгөө аль хэзээ үнсгэлжин байхаа болсон харин мах мэлхий гэж өөрийгөө тодорхойлж хүлээж авдаг болсон. За хоол зүйч нь өөрийгөө одоо ямар байдалтай байгаадаа нүүр тулах хэрэгтэй гэж энэ охин зөвлөж байна. За одоо нэг арга хэрэглэн энэ арга нь болохоор энэ охинд мэлхийн баг өмсгөө тэгээ толинд хараа гэж байна. Асуудалтайгаа нүүр тулаа гэж байна. Үүнийг сэтгэл зүйн эмчилгээ буюу сэтгэл зүйн шок гэж нэрлэдэг. Энэ төсөлд оролцож байгаа бүх хүмүүст энэ сэтгэл зүйн шокыг хэрэглэдэг. Та нар хэрвээ турах арга 1 турсан төв 2 турсан төв 3-ыг үтсэн бол бүгд мэдж байгаа. За нөхөрт гарснаас хойш 3 жилийн дотор охин маань үнсгэл жингээс хэн болоод хуурч байгаа. За тэгээд 4 сарын дотор хэвийн жиндээ хүрэх үүрэг даалгар аваадлаа хөрхий. За одоо цаашаа яаж үргэлжлэх бол хэрвээ та бүхэн илүү их мэдхийг хүсчихвэл манай сувг лайк дараарай, subscribe хийгээрэй, мөн share хийгээд өгөөрэй. Өнөөдрөөс эхлэн түүний төслийн эхний өдөр эхэлж байна.
За энэ дэр дөрөв танилцуулж байна. Нэгдүгээр дөрөв бол 15-аас 20 минут жажиллж идэх. Өөрөөр хэлэх юм бол удаан жажиллж идэх юм бол цадсан мэдрэмж ирдэг. За хоёрдугаар дөрөв бол хоол бүртээ 70 г уург гэдэг нь махны төрлийн зүйлс ахын. Нийтдээ 80 г талах. Энэ хоёр орчим зүсэн нэмхэн зүссэн талах нүүрс усыг хэлж байгаа. Мөн жигэнс ногоо 150 г түүхийн ногооны салаад иднэ. За жишээ нь өглөөний хоол 1 ширхэг чансан өндөг, 1 ногоо айлам, 2 ширхэг нэмгэвтэр зүссэн талах гэх мэт энэ зурган дээр харуулсан маягийн хоол иднэ. Иймэрхүү маягаар өдөр 5 удаа хооллоно. За спортоор хичээлдэг. Спортын хувьд балетээр хичээлнэ. Хоол зүйчин түнд балетээр хичээлхийг зөвшөөрсөн. Учир нь бүсгүй багаасаа балет бүжиглэх их дуртай. Ер нь бол бүжгэн дуртай охин байсан юм байна л да. Тийм болохоор сонирхлын дагуулж байна. За манай Лена охин балетээр хичээлээд ирсэн. Тэгээд эренгүүтээ өнөөдөр жингээ их ажилласан юм чинь турсан байх гэд килэн дээр гараад жигнэж штэ. Тэгсэн чинь турах бүр 700 г жин нэмчихсэн байна. За ингээд паникт орж эхэлнэ. Өдөр жингээ спортоор хичээллээ, хоолоо идгээр идчихлээ. Тэгсэн чинь ягаад жин нэмэгдэжвэ гэд. Хоол зүйч рүүгээ яалтаа ярьж байна. Тэгсэн чинь хоол зүйч нь ингэж зөвлөж байна. Жингээ үзэхдээ өглөө босоод бие зассны дараа тогтмол 1 цагт үзэж байх хэрэгтэй гэж зөвлөж байна. За та нар ч гэсэн хэлээ, та нар ууланд гараад ч юм уу спортоор хичээллээ ч юм уу явгаа алхаж игээд за турсан байх гэж жингээ үзэж болохгүй нэ штэ. Яагаад гэвэл түнд булчин шүрмсүүд томорцсон байдаг гэж байна. Тийм спортоор хичээлсний дараа. За тийм учраас идэж жингээ үзэж бол болохгүй. Харин өглөө нь босоод үзэх хэрэгтэй. За харин өглөө нь манай Лена босоод жин дээр гарч ийн их л айсан бололтой. Тэгсэн чинь 500 г хасагдчихсан. За ингээд баяр хөөр болно шүү дээ. За ингээд өглөө босоод эхний өдөр нь эхэлж байна. Хөргөчтөн дээр мэдээч дайн болно. Ягаад гэвэл бэр хадам ээж хоёрын хувьд усын хилтэй адилхан гэж байна. Хадам ээжийнх нь хэлснээр хадам ээж нь өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө идэх дуртай юмыг авдаг. Харин хүүгийнх нь тусдаа хүнсээ авдаг гэнэ. Ганцхан өргөчтэй учраас хөргөчнийхөө полк буюу давцангуудыг хувааж авсан. За хин нэгнийхээ полк буюу давцангаас хүнс авч хэрэглэх нь улсын хил зөрчинтэй адил маргааныг үүсгдэг гэж шүү. За хадам ээжийн хувьд өөрийнхөө эрүүл мэндэд байн анхаарал тавьж туранхаа илүүдэлжингүй байхыг эрхэмлдэг. Харин бэрийн талын давцанг та нар хараарай. Амттан хям гэх мэтэр буруу хоол гэж хэлээд байгаа те. Тархалтанд нөлөөлдөг тэр хоолоор бэлгсэн байгааг харж байна уу? Харин хадам ээж бол фигүрээ хадгална л гин шүү. Дэлгүүр хэсэг талаар нэг сонирхолтой кейс оруулж байна. Энд дэлгүүр хэсэгтээ бид нар төрдөг тэрэг биш жижигхэн сакс бариад явах юм байна. Сакс бариад явал тэнд их үсрээд л 5 кг хүртэл зүйл багтдаг гэнэ. Тэгэхээр хяналттай баг худалдаж авах нь, хэрэгцээтэй зүйлээ худалдаж авах нь, түүнээс гадна түүнийг бариад явахаар дасгал болдог. 20 минут иймэрхүү 5 кг-тэй саксыг бариад явахад 160 ккал зарцуулна гэж байна. Дэлгүүрт ороод гарахад 160 ккал зарцуулчаад гараад ирэх нэ шүү дээ. За би энэ видеог кофе ууж турах уу гэд нэрлэлчихсэн байж байгаа. Яагаад тэгж нэрлэлсэн бэ гэхлээр Лена маань кофегүй өглөөг эхлүүлж сураагүй гэж байна. За кофегүй өглөөг эхлүүлж сураагүй зөндөө хүн бидэнд байгаа монголчууд байгаа тийм ээ. За тийм болохоор үүн дээрээс та нар бас үлгэр дуурайл аваарай. Кофег дараах маягаар найруулах юм бол өөх шатаа зогсохгүй. Кофе уух дуур хүслийг дарна гэж байна. За корица гэд би энэ дээр гаргачлаа. Корица гэдэг Монголд байдаг байх. Мунтгалсан корица. За үүнийг сайхан буцалгаж бэлдээд за энэ буцалгасан усандаа кофегаа найруулан дээрээс нь чихэрний оронд, сүүний оронд чимэх шафран, кардаман. За би энэ чинь нэрнүүдийг өгчихсөн байж байгаа. Нэмбэл за кофе манд бодисын солилцоог хурдсгаж тураагч ийм шингэн болно гэж шүү. За ингээд кофе их уух дуртай. Гэхдээ турж байгаа хүмүүст кофе уух болгондоо энэ орцыг хэрэглэхийг санал болгож байна. За ихэнх кофенууд бол дангаараа ккал багатай байдаг боловч харин түүнд сүү, элсэн чихэр нэмээд ирэхээр 300 ккал буюу бидний идэж болох нэг аяг шүлнөөс их калоритой болчихдог байна шүү дээ. Тийм болохоор бид нар кофенда аль болох сүү, элсэн чихэр хийхгүй харин түүнийг орлуулах, түүнээс дутхгүй амттай болох эдгээр шафран, кардаман тийм ээ. Энэ орцуудыг хэрэглээд турах хэрэгтэй байна. За 7 хоног өнгөрлөө. Өглөө болгон 1 цагтаа босгонгуудаа жингээ үзээд заншсан байна. 7 хоногийн дотор 2.3 кг жин хайсан. Харин хадам ээжд нь та нар хараад байгаарай. Жин хайсан гэж хадам ээжд нь жин хайсан харагдахгүй байгаа бололтой Лена.
их л дайсагнасан харцаар бэрийг харна. За одоо энэ дээр целлюлиттэй тарган махлах хүмүүс целлюлитийн асуудал дандаа гарч ирдэг бид нар мэднэ тийм ээ. За гуй өгсөн дээрх энэ их целлюлитийг яаж арилгах вэ? За энэ дээр болохоор шууд механик арга хэрэгжилж байна. Өөрөөр хэлбэл тос дүрхээд целлюлитийг багасгах, няцлах гар массаж нь орж байна. Энэ их бол өвдөлттэй маш хэцүү массаж гэдгийг ийм массажинд явж исэн манай монгол бүсгүйчүүд сайн ойлгох байх. За энэ массажийг нийт 10 удаа 1 цагаар хийлгэсэн гэж шүү. Турах 4 сарынхаа хугацаанд төсөл тамаргаж байгаа 4 сарынхаа хугацаанд. За энэ их өвдөлтийг яах вэ? Дараа нь өвдөн шүү дээ мэдээж хэрэг базуулчихсан юм чинь. За тэгээд охин маань өвчин намдаах тос төрөх чинь. Гэтэл бас болтгүй гинэ. Өвчин намдаах тос төрөх юм бол өөг шатах үйл явц зогсдог гэж байна. Тийм болохоор рамашка гэдэг юм цэцэг байдаг шүү дээ тий. Үүний хандан дэлгүүрт байдаг юм уу мэдэхгүй. Одоо зуны дэлгэр цаг ирж байгаа бол та нар энэ рамашкаг түүж аваад за хандан дэлгүүрт аптект байдаг бол аваад за энэ цэцгийн хандаар мөсөн шок хийн гэж байна. Рамашка ч өөр айгуу гоё юм хөрөн улаан баах уцаа шиг юм гаргад юм байна л да. Тэгээ мөсөн шок хийгээд өөрөөр хэлэх юм бол хөргөчн дотор мөсөлдөдөг юмд хийгээд хадгалчих юм шүү дээ. За тэгээд арчвал илүү их үр дүнтэй гэж шүү. Ягаад гэвэл нэгдүгürt өвчлөлийн аав, хоёрдугаар гэх юм бол бодисын солилцоог идэвхжүүлдэг гэж байна. За одоо ингээд иймэрхүү процедуруудаа хийгээд манай Лина маань байныхаа өрөөнд дутаад байна шүү дээ. Тэгсэн чинь хадам ээжийнхэн дургуй зэвүү хоёр зэрэг хүрчлээ гинэ. За их дургуулах гэж байна, байны өрөөнд удаж гин гэж байна, гэрийн ажлыг хийсэнгүү гэж байна. За хадам ээжийн Москвагийн байранд хамтдаа амьдарч байгаа болохоор одоо яалтаач билээ дээ тий өөрөн гэсэн орон гэр байхгүй юм чинь. Хадам ээжийнхээ хаяанд толгой оргиж байгаа хүмүүс чи яах вэ? За 3 жилийн хадам ээжтэй амьдарсан амьдрал нь Лена 5 мэт санагдана. Нөхөр л үгээ уцаар яриад одоо ховж хүрэх гэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл байдлаа хэлэх нь. Тэгэнгүүт нөхөр нь харин эмэгтэйчүүд эзэгтэй нарын хэрүүлийг огт тоохгүй байхыг эрмэлздэг гин. Хүн юм чинь мэдээж тоож байгаа л доо. Тэгтээ энэ хэрүүлээс хол байгаад ээж нь нөхрийнх нь хувьд эрхэн тийм ээ. За ханилсан хань өөрийнх нь хувьд нөхрийнх нь хувьд бас эрхэн. Ийм учраас энэ эрхтэй ээжигээ болон өөрийнхөө ханыг гомдоохгүй гэд юу ч хэлдэггүй юм хэрүүллийн сонсоогүй юм шиг энэ дүр төрх гаргадаг ахна шүү дээ. За ингээд нөхцөл байдал хурцтаад ирэнгүүт Лена туслахаар төслийн баг ирж байна. За төслийн баг бол түүнийг хадам ээжтэй сайхан ярилцуулж ойлголцуулахыг хүсээд тэгээ сайхан аягцай хамт хувааж уугаа та хоёр ярилцаач гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь байхгүй төлөв нь урсан. Хоёулаа муудалцаа таарсан. Хадам ээж нь Ленаг үүнийг тэгж хийсэнгүү, энийг ингэж хийсэнгүү гэж загна. Хадам ээжийнхэн санаанд хүрдэг юм ганц ч байдаггүй байх нь шүү дээ. Харин Лена болохоор өөрөөр зүтгэн мэдээж хэрэг хэн нэгэн эзэгтэй орж ирээд тэг ингэдэл насанд хүрсэн охинд хэцүүлтэй. Энэ хөдөөний охиныг бол хадам ээж нь хөдөөнөх болохоор ингэн аргагүй гэдгийг сайн ойлгодог гинэ. Харин хүүгээл айгу сонин боддог гин. Яаж толгойн нэрхээр ийм хачин хөдөөний орк боловсролгүй хүүхэнтэй суучдаг байна гэж үргэлж боддог гэдгийг хэлж байна. За хүүдээ Ленагаас илүү сайхан хүүхэн олдно гэдэг 100% итгэлтэй гин. Итгэлтэй байдаг гэж байна. За та нар одоо энэ зурагнаас харж байна. Ингээд хоёр хаалга руугаа хаалгаас аваад орлоо хөрхий. Хилцэл, эвлэрэл, тохиролцол, харилцан ойлголцол будаа. За төсөл өнгөрөөд 1 сар болж байна. Лена маань 7 кг жин хайсан. Мэдээж хэрэг 7 кг жин хайсан хүнд чи үр дүн бас харагданаа та тийм ээ. Тэгсэн чинь харин хадам ээж нь албаар ямар ч үр дүнг үл харсан царайлж ин гэж шүү. Харин нөхөр нь өөрчлөлтийг нь харж байгаагаа хэлж байна. Чинь өөрчлөгдсөн байна. За ингээд тэрхэд хавирган тэнтрэгж байна. Эсвэл жижигхэн болсон байна гэд хэлж байна. За одоо та нар энэ ч сүү тарганы тухайд бас нэг ойлголттой болоод үзээрэй. За туслахтай тараг сүү эсвэл туслахгүй тараг сүү уух вэ гэдэгтээ бас бидний мэдэх хэрэгтэй. Маш сайхан мэдлэгийг өгч байна. Хүмүүс ихэвчлэн бодохдоо туслахгүй бол хэдийгт идэж болон хэдийгч уурж болно гэж андуурч явдаг гэж шүү. Харин амьдрал дээр сүүн бүтээгдэхүүний туслагийг нь аваад оронд нь гархмаал, амт, үнэр оруулагч гихмэд нэмэх орц хийчт юм байна. Тэгэхээр энэ нь зүрг нөлөөтэй байх юм. Харин 2.5-аас 5% хүртэл туслагтай сүүн бүтээгдэхүүний орц нь зөв тэнцвэртэй байдаг. Өөрөөр хэлбэл байгалаараа байдаг учраас ийм сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Маш
хэрэгтэй маш зүг гэж байна шүү. Тэгэхээр монголчууд бид литрийн сүг гэж ярьдаг шүү дээ. Задгай сүг аваад өргөн тарга ааруулаа идэж байх нь калорийн хувьд тийм ч их ялгаагүй мөртлөө харин зөв тэнцвэртэй орц найрлагатай байдаг байх нь шүү хүүхнүүдээ. За хадам эжим Галина Ивановна гэдгийг. За түүний Галина Ивановна буюу өнөөх алдарт хадам эжим 50 гарсан хэдий ч залуу бүсгүйчүүд тийм түүнд атаархмаар тийм фигурлэг юм шүү. Та нар хардаа тийм байгааз тайлан нарийнхан ер нь туранхайд байгааз. Харин Лена маань хадам ээжийнхээ өдөр бүр хийдэг гисний дасгалыг өдөр бүр хийж байгаа нь энэ юм байна. Тэгэхээр Лена маань бэлхүүс хэсгэрээ юм харгалтай юм хэв шинжтэй. За тийм учраас өмнөд бас гисний дасгал өдөрт 20 минут орчим хийж явах хэрэгтэй. 600 орчим ккал хасагддаг хадам ээж нь өдөр болгон гисний дасгал хийдэг гэж шүү. Та нараас сонсоод аваарай. Хамгийн гол нь өдөр бүр хийх хэрэгтэй. За иймэрхүү дасгалыг 21 хоногийн турш өдөр бүр хийвэл бэлхүүснээс доод тал нь 5 см хасагдана гэж шүү. За тэгэхээр би гисний дасгалын зураг оруулчлаа. Та нар үнийг хийчих болно. Өөрсдөө интернетээс олоод эсвэл өөрийнхөө явдаг дасгал хийдэг төвдөө очиод хүмүүсээс асууж хагаад өөрсдөө гисний дасгал өдөрт нэг 20 минут л хийчих гэж штэ. Тэгэхээр 600 ккал хасагдаад сарын дотор буюу за 21 хоногийн дотор бүр заалтаа 5 см хасагддаг гэж шүү. За ингээд дасгалаа хийгээд дууссан. Тэгсэн чи хадам ээж нь орж ирээд аяг тавгаа угаасангүй, цонхны давцсан дээр байгаа тоосоо арцсангүй, хүүхдийнхаа тоглоомыг хураасангүй, бас болоогүй мөнгө өрөө дахиад л хэрэггүй тоглоом авчиггүй юу гэж загнаад байна. За Ленагийн төвчээр барагдсан бололтой. Тэр доороо хийж байсан юм а шууд орхиод за энэ хувинтай хүүхдийнхаа тоглоомыг хувинд имглээ тавьчихсан шууд хайчих чинь. Тэнгүүтээ шууд галтгоор руугаа гүйж ороод сироп гэдэг шүү дээ тий. Өвөл бид нар хийдэг Оросоос орж ирдэг. За шууд амруугаа хийж гин. Энэ нь яаж юм гэхээр өөрийнхөө стрессийг тайлж штэ. Харин хадам ээж нь араас нь ороод чамайг харин би турж дийлэхгүй чаны дэсвэр төвчээр хүрхгүй гэж мэдээд байсан юм а гэд бахархалтай наргагүй хэлж штэ. Өрхий. За тэгэхээр нэг ширхэг сироп нь 200 ккал байдаг чинь. Энэ нь бидний идэж болох нэг аяг шөлтөө хоолтой адилхан калоритой гэж шүү. За өөрөөр хэлэх юм бол бид нар нэг аяг шөлтөө хоол идсэн дээрөө эсвэл нэг ширхэг сироп уусан дээрөө идсэн дээрөө. За сироп тийм болоо мэдээж хэрэг цадахгүй. Харин нэг аяг сайхан шөлтөө хоол идчих юм бол харин цадчих шүү дээ. За тэгээд төслийн бас нэг онцлог байдаг. Энэ онцлог нь болохоор хэрвээ энэ хүн дэглэмээ алдаад калори нэмж авсан бол түүнийг энэ калорийг тухайн үед нь устгах юм яаралтай арга хэмжээ байдаг. За үүний хүрээнд шууд төслийн баг нэрэд теплиц буюу манайхны хэлбэр хүлэмж гэдэг штэ тий. Хүлэмжинд ажиллуулж нэг цаг ажиллуулж. За хүлэмжинд нэг цаг ажиллаж иж бурхан саяны 5 минут 2 минут өрөхгүй хугацаанд эдсэн сиропынхоо 200 ккалорийг шатаана гэж шүү. Тийм болохоор бид нар ууж байгаа хоол сэтгэл санааныхаа байдал дээр бас их анхааралтай байх хэрэгтэй юм байна. За ингээд Лена маань саяны эдсэн сиропныхоо төлөөсийг төлж теплицэнд нэг цаг ажиллаад гараад ирлээ. Муу ч юу аах вэ тийм ээ. Теплицэнд байхаар чи мэдээж хөөс гардаг, шингийн их гарна ингээл мэдээж хасчил таараа тийм. За тэгээд дахиж хизээч ийм үйлдэл гарахгүй гэж амлаж байна. Өөрөөр хэлэх юм бол тэр дэглэмийн зөрчснийхаа төлөө шийтгэл хүлээгээд байгаа учраас дахиж би ийм үйлдэл гарахгүй гэж хэлж байна. За хагас бүтэн сайдар одоо хавар цаг ирж байна. Бид нар газар тариаландаа өдөржиндөө ажиллах юм бол тий өглөөнөөс орой болтол ажиллах юм бол 1-ээс 1.5 кг заавалтай хасна гэж шүү. Хайн гэж шүү. За ийм зөвлөгөө өгч байна. За төсөл эхлээд 2 сар боллоо. Лена маань 10 кг жин хайжээ. Харин хадам ээжтэйгээ таарамж муутай л байгаа гин. Гэвч түүнд үүнийг тоох хэрэгцээ байхгүй. Яагаад гэвэл ажил ихтэй байгаа учраас өглөө босоод дасгалаа хийчдэг, өөрийнхөө хоолыг бэлтждэг, тэгээд балетандаа явж чинь, тэгээд процедуртаа явж чинь гэж. Тэгэхээр маш их ажил амжуулж байгаа. Тийм болохоор ажил ихтэй байгаа учраас тийм хадам ээж нь тэр дарамтыг мэдрэхгүй байна гэж. Тэгээд би та нарт хэлэхэд эндээс өөрийнхөө зүгээс нэмэт хэлэхэд хэрвээ та нар асуудалтай байгаа бол хэрвээ та нар сэтгэл санааны хувьд хэцүү байгаа бол ажил хийж, юм хийж, өөрийгөө завгүй байлга. Тэхийн бол бас энэ хүнд нөхцөл байдалд өөрийгөө сэтгэл санаагаа өмүүлээд байхгүй. Тэгээд сайхан байдлаар нь хадгалаад авчих боломжтой байх нь шүү дээ. За миний стрессгүй амьдрах нууц гэсэн ном байгаа. Тэр номон дээр бас энэ тухай маш тодорхой бичсэн байдаг. За 3-7 хоногийн дараа буюу 13.9 кг жин хайсны дараа 7 хоног жин зогсчихлоо. За жин зогсчлоо гэдгийг та нар
одоо миний уртын турх арга 1, турсан түүхнийг 2, 3-ыг үтсэн бол мэдчихэж байгаа. Тэрэн дээр жин яа зогсдог вэ? Жин зогсолт бас яаж гарах вэ гэсэн тийм тодорхой кейсэд байж байгаа тий. За яагаад ч нэмэр болдоггүй жин зогсчих юм бол зогсно гэдэг чинь жин цаашаа дахиад нэмж хаяхгүй байх гэсэн үг шүү дээ. Энэ хүн нэмж мэдэхгүй дасгал сургуулаа хийдгэр хийгээд за калори багасгаж идээд ингээд байхад хоол идэхгүй ч гэсэн жин хаягдахгүй юм байдаг шүү дээ. Ялангуяа одоо тарган махлаг охтуудад ийм шинж тэмдэг маш илэрдэг. Яагаад гэвэл энэ охтууд маань бодисын эсвэл маш их нэгдүгürt нервтэй байдаг. Хоёрдугаарт янз бүрийн турх аргууд хэрэгэлсээр байгаад бодисын солилцооны удаашралтай болчихсон байдаг байхгүй юу? Тийм болохоор хичнээн хоол идэхгүй байсан ч гэсэн жин хасагдахгүй, хасагдсан ч баг хасагдаад байдаг юм талтай. За тийм болохоор одоо яах вэ? Жин хайчихсан, жин зогсчихсан юм чинь. Сэтгэл санаагаар унж эхэлж штэ харж ийн жин зогсчихсан сэтгэл санаагаар унж ийн. Харин хадам ээж нь гал дээр тосномхээс өөр юу ч нэмэр болохгүй юм гинэ. Аяг тавгаа тэгж угаасангүй гэрээ ингэж сэрэлсэнгүй хүүхдтэйгээ тоглоомыг хураасангүй дахиад охин чинь хизээж тоглохгүй тийм шин тоглоомнууд дээр мөнгө зарлагдаад аваа юу гэж өгж гарч байна. За энэ бол нэг хадам ээжийн буруу биш ээ. Ээж гэдэг хүн гэдэг бол нэгдүгээрт бас мөнгөө яаж зөв зарцуулах вэ? Яаж гамтай байх вэ? Тийм ээ хүүхдүүдээ бас яаж амьдралд энэ далайд хөл алдахгүй байх болох уу гэдэг тал дээр ер нь бол бас зарим хатуу цагтаа хатууч байх ёстой гэж миний хувьд үзэж байна. За сэтгэлийн төвчээрийнх нь бүс алдарсан болтой. За нөхрийнхээ ажлаас ирэхийг арай ядан хүлээж за ингээ гомдлоо тайлж штэ уйлал те танаа ээж чинь инглээ тэглээ би өдөрч ингээ дасгал хийгээд ингээд гэсэн чинь миний турж байгаа мурж байгааг анзаарч байгаа чинь байхгүй дээрээс нь намайг дарамтлаад доромжлоод байна гэл янз бүрээр хэлээц те. За одоо тэг яах юм болов? За цаашд энэ тухай илүү их мэдхийг хүсчээл манай сувд лайк дараарай, subscribe хийгээрэй, мөн share хийгээд өгөөрэй. За нөхрийнхний хувьд нэгэн хэвлэлийн үйлдвэр төлсний ажил хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл цалин авч ажилладаг гэсэн үг шүү дээ, тийм болохоор шинээр байр авах, тусдаа амьдрах ямар ч болцоогүй. Мөнгөнийхний хувьд, санхүүгийн хувьд түн тийм болцоо байхгүй гэж хэлсэн байна. Тэгэнгүүт Лена аргаа бараад охиноо хувцлаад хөдөөнөөс ирсэн охин гэсэн шүү дээ. Хөдөө ээж дээр очихоор машин цугаад авхилаа. За нөхрөөсөө хэсэг холцсон юм уу? Эсвэл насан туршдаа хол явдаг юм бүүмд. Одоо бүрхэх гэл байна да. Одоо цаашаа үйл явдал яаж үргэлжлэх юм бол бүгдээрээ харцгаая. За гэртээ дахиад түрээд ирлээ. Тэгсэн чинь гэрийнхэн шууд Ленаг жингээ хаяад ямар сайхан босныг нь мэдрэн хэлээд түнд урам зориг өгч түүнийг баярлуулж байна. За мэдээч хэрэг охин Z2 нь ирсэн болохоор ээж нь байдгаа дэлгэж одоо банш чанж өгөөд амттнаар байлах гэж зүтгэж штэ. За тухайлх нь бол манай аав ээж нар яг хүүхдүүдээ ирэхээр буузаа хийж өгөөл, нийс салаатаа хийгээл баг баяр болж байгаа юм шиг ингэж дайлдаг штэ. Хай нэг 7 хоногт нэг удаа эсвэл 2-7 хоногт нэг удаа очихдоо сайхан гарынхаа цаг чанж өгөөл ингэдэг. За энэтэй адилхан орсуудын хувьд одоо дээд зэргийн тансаглал нь баншаа чанж штэ. Тэгээд нийс салаатаа хийгээд амттан хийгээд ингээд охинтой өгч юм. За тэгээд бүр дарс марс гаргаад баяр тэмдэглэх нэ одоо дарсан та нар харж байгаа. За Лена би юу ч хамаагүй эднэр юм. Дарс уумаар байна гэж сэтгэлийнхаа дотор шаналж байна. Тэгэд үнэхээр түүний сэтгэл санаа хэцүү байна. Мэдээж хэрэг төсөл төр байж байгаа, турх төсөл төр байж байгаа. Гэтэл нөхөртөөгөө хадам ээжтэйгээ уулзраа болохгүй хүүхдээ аваад гэртээ хүрээд ирсэн. Цаашдаа яаж амьдрал үргэлжлэх юм бөөмөд одоохондоо бүрхээгүй шүү дээ. Тийм болохоор одоо яах вэ? Төслөө үргэлжлүүлэх үү яах вэ гэсэн бас тийм нэг зааг дээр ирж байна. За тэгэнгүүт чинь манай Лена төвчээр гаргаж чадлаа. За бусад төсөл дээр байгаа тэр ааштай ууртай бас нэг хэцүү авгаанаар байдаг штэ. Та нар хэрвээ имий турч чадсан уу гэдгийг үтсэн бол. За тэрэн дээр бол нэр шууд идэж уугаа, шууд дарс уугаал тэгэл явчихж байгаа. Би энэ төслөөч чинь гарлаа марлаа гэдэг маш идэж байгаа. Энэ төсөл чинь орох гэж бөө юм болт юм байл штэ. Бөөг шатны шалгалт малгалт өчнөө зааг одоо авиаслаг монголчууд Voice Mongolia-д орж байгаа юм шиг л юм болт юм байлээ. Тэгж орчоо тэгж чадахгүй матахгүй гэд хаялаа чиглээд байгаа зү. Харин Лена манд тэгсэнгүй. Өөрийнхөө бэлдэж ирсэн хоолыг идчихэд телевизэр үзэхийнхээ оронд аавынхаа өрөөнд ороод аавынхаа бэлтгэлийн энэ багж дээр хичээлж штэ. Бас охин багаз. За тэгээд нөө жин зогссон байсан штэ. Жин зогсчод байгаа. Жин зогсноос болоод юм асуудал болсон. За тэгээд телевизэр үзээгөө дасгалаа хийсэн. За тэгээд өглөөнд босоод сэтгэл нь бас хөдөлж ин л та. Жин дээрээ жинээ үтсэн чинь 2 кг жин нэмээд буурчихсан байна. За ингээд 12-7 хоногт 16 кг жин хаяад чаджээ. 2-7 хоног зогссон гэж шүү. Тэгээд түүний дараа дахин жин бууж
эхэлсэн. Тэгээд ав жаргалаар дүүрэн сайхан өдрүүд эхэлж байна гэж үзэж болно. Тийм болохоор хэрвээ та нарын турж байгаа бүх юм ном журмын дагуу идж уух нь спортоор хичээлэх нь байхад жин зогсчих юм бол энэ аргыг бас хэрэгжилж болох. Сэтгэл санаа л хамгийн гол нь тайван байх хэрэгтэй. Хамгийн гол нь бас адреналин ялгаруулах тийм спортоор хичээлэх хэрэгтэй байдаг. Йогоор ч юм уу хичээллэж стресс тайлах, бясалгал ч юм уу тиймэрхүү юм хийх нь шүү дээ. За тэгээд гэвч энэ жаргалтай адил удаан үргэлжилсэнгүйг нь яасан гэдгсэн чинь түүний дараад ороод ирсэн чинь алдарт хадам ээж нь гэрт нь ирсэн байна. Одоо тэгээ яах юм бол за хадам ээж нь тэгээд ингэж хэлж юм л та тий. Машин аваад хаашаа явсан ч мэдэгдэхгүй ор сургаггүй хил амгүй алга болчихлоо чи. Дахиад нэг хонсон бол чамайг бид эрийн сурвалжлуулаад цагдаад өгөх гэж байлаа. Бид ч гэсэн хүн шүү дээ. Чи хилээд явахад яадаг ингээд бэртээ бас хэлж юм л та. За мэдээж хэрэг хүний ээж л бол ээж хадам ээж хатуу чанга байсан ч гэсэн бас хүүгээ бодож байгаа, бэрийгээ бодож байгаа, ач охиноо бодож байгаа тийм учраас өөрөө ингээд хүрээд ирсэн байж шүү дээ. За тэгээд өөрөө гуйгаад энэ Ленаг гэрт нь буцаагаад аваад очиж чинь. За нөхөр нь харин түн цэцгийн баглаа бариад намайг уучлаарай. Одоо би чамд анхаарал халамжаа тавина гэд бүүн амлсан юм болж байна. За гисэн ч одоо нөгөө алдарт хадам ээж бэр хоёрын харилцаа сайжрахгүй л байна. За үүн дээр хоол зүйч нь маш их санаа зовчихно. За энэ хоёр эмэгтэйг мөнхийн энэ хэрүүл тэмцлээс гаргахгүй юм бол хизээч Ленагийн жин хасагдахгүй юм байна. Стресстэй байгаа учраас бүх зүйл нь ингээ блоклогдчихдаг нах нь шүү дээ. За турсан түүх хоёр дээр билүү нэг дээр билүү нэг охин байж байгаа тий. Ингээд бас жин зогсчихсан. Тэгээд тэгсэн чинь нэг чайник буюу данх авчраад ус буслагч авчраад тэгээд уураа хэрэг гаргахгүй байх юм бол гаргахгүй байх юм бол жинчин хасагдахгүй энэ дотор бөглөрсөн юм гарахгүй бол жинчин хасагдахгүй гэд бас нэг тийм юу сонирхолтой үзэгдэл та нар тэрийг хэрэг үзэж болно. За тэгээд ийм учраас Ленагийн жин хасагдахгүй имиж яаралтай эвлэрүүлэх хэрэгтэй байна гэж үзэж байна. За Лена хадам ээж хоёр нь баг гадагшаа гардаггүй. За тэдний гадаад ертөнцийн ТV гинэ, телевизэл гинэ. За тэгэл янз бүрийн савнгийн дүр сольж үзээл тэгэл хоёулаа гэртээ байж идэг. Харин энэ үед нь бусад үед нь мөнхийн хэрүүл тэмцэл үргэлжилдэг ийм нөхцөл Лена жин хаях болцоогүй байна шүү дээ. Иймээс тэр хоёрыг хамтд нь хийж болох юмд ямар нэг юм бодож олох хэрэгтэй. За тийм учраас төслийн баг агаарын шүхэрд суулгаж адреналин ялгаруулах, багаар ажиллах урлаг сургахаар төслийн баг хүрээд ирж байна. За энд юу вэ гэхээр агаарын шүхэр байна. Лена маань өндрөөс айдаг, харин Галина агаанаа бол айдаггүй гэж юм л да. За тэгээд 2000 м-ийн өндөрт хэн гэрийн босоо гэдгээ шийдэх хэрэгтэй болж штэ. Тэр хоёр одоо дац мацаа яаж авах юм, нэг талд байх юм уу, хоёр талд зогсох юм уу, нэг нь өндрөөс айж хахад нөгөөгөө тайвшруулах юм уу, яах юм, үйл явдал яаж өрүүлжсэхин за бүгд дээр харцгаая. За тэгсэн чинь харин хадам ээж нь түүнийг өндрөөс айгаад хашгирч эхлэхэд гараас нь бариад тэврээд дээр хүүтэн байна л да агаарын шүхрээр өвөл гарч байгаа юм чинь. Тэгэнгүүт малгайг нь өмсгөж өгöd тайвшруулаад сугдаад ингээд анх удаа тийм ээ хадам ээж бэр хоёр бие биендээ санаа тавьж эхэлж байна л да. За тэгээд энэ хоёр эмэгтэйд хамтдаа хөгжилтэй байх, хөгжилтэй бие биенийхээ төлөө анхаарал тавих ийм сайхан боломж өртсөн байна. За тэгээд гэртээ ирээд Лена маань хадам ээжээ баярлуулахаар ирсэн байна. Хамгийн гол нь Галина агаанаа бол жингээ барихын тулд буруу хоол хизээч идэггүй учраас түүн зориулсан тийм нарийн сайхан хоолыг хийх хэрэгтэй. Хахир хатуу хадам ээжийн таалалд хийсэн тааруулж хийх хоолыг хэрэгтэй болчиход байна шүү дээ тий. За анх удаага энэ гэрт эвтийн найртай сайхан уур амьсгал оруулах гэж Лена өөрөө хичээж байна тийм ээ. Тийм болохоор бид нар ч гэсэн мэдэх хэрэгтэй. Альва асуудлыг шийдэхэд бол өөрөө эхэлж гараа өгөх хэрэгтэй. Өөрөө эхлэх хэрэгтэй байх нь шүү дээ. Энэ дээр бас нэг шийдэл гаргаж байгаа. Түүнийг буруутгал энэ дандаа ингэж идэг, тэр дандаа ингэж идэг гэхийн оронд бас энэ чинь нөгөө soft skill гэж яриад байгаа. Зөөлөн skill юм ээ. Яаж энэ хүнийг ааш аягийн атайхан байх вэ? Яаж энэ хүний одоо Монголоор судцыг атах уу гэх тийм ээ. Энэ чинь зөөлөн skill буюу одоо бид нар ярьж заашнаар soft skill тийм ээ. Альва зүйлийн арга гэвийг олд сурах арга бэлэг гэдэг шүү дээ. Дандаа бэлгээр харьцаад байж болохгүй бас агаар хандах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэнгүүт манай Лена маань өнөөдөр агаарын сайхан тэр бөмбөлгөд хадам ээжтэй яваад одоо тэндээс ч юм уу хин нэг нь Лена тийм бодол өгсөн байна шүү дээ. За энийг ингээд өөрчлөөд би бас өөр зүйлийг бариад үзье гэх тээ. Өөр юмар бас хадам ээжтэйгээ харилцаа сайжруулахад өөрөөхөө чаддаг юмар түүний дуртай амиг хийж барих гэж байна. За хаш гэдэг шүү дээ тий. Одоо энэ чинь зургийг тавьсан байна. За хашийг арилгаад хашны дотор талыг ерөөхдөө бол жижиглж яагаад жижиглж хэрчээд тэгээд шардаг
Тэгээд гадна тал дээр нь болохоор бид нар печент юм нөгөө шаргшуг гэдэг тэрэнд хийхэд дотор талд нь гадна талд нь болгож ашигладаг. Дотор талд нь бол хаш ч юм одоо юу гарч юу хийгээд дотор талд нь одоо хийгээд тэгээд энэ сайхан мачинка гэж ярьд юм аа. За тэгээд хийгээд мах ч юм уу нэг юм хийгээд тэгээд болгох нь шүү дээ тий. За энэ хашиг арилгаа дотор талыг нь аваад жижигхэн шпинат буюу бууцаа гэдэг шүү дээ тий. За түүнтэй ингээ хольж хараад за төмс болон помидорны дотор талыг бас авсан байна. За түүнийг цэвэрлэж сав болгоод за дотор нь саяны хилсэн орц болон бамдуу чанж болгож байна. Тэгээд ингээд шаргшууганд болгоод ийм гой хоол бэлтжиж штэ. За хадам ээж нь таалах юм болов яах юм бол. Тэгвэл бас хоол зүйчин зөвлөж чинь аливаа хоолыг идэхэд өнгө үзэмж маш хэрэгтэй байдаг. Хэрэг гой үзэмжтэй хоол идэх юм бол хүний цадах мэдрэмж аяга хурдан төрдөг гэж байна. Мөн хоол боловсруул сайн явагддаг гэж байна. За анх удаа 3 жилд нэг гэрийн 3 ширээнтэй хамтдаа суугаад хоол идэж байна. За мөн хадам ээж нь анх удаа Ленад амттай сайхан байна гэж магтаалын үг харилж ин гэж шүү. За мөн хадам ээж хүү бэр 3 хоолны ширээний ард анх удаа суугаад тэгээд бас энэ хоолны ширээний ард суухаар чинь бүхэл бүтэн хүмүүжил явчихдаг гэж байгаа шүү дээ. Сайхан яриа ойр дотн сайхан халуун дотн яриа болдог. За энэ дэр хадам ээж нь за энэ байраа ингээд зараад 2 байр болгоё. Хүүхдүүдээ бас тусдан амьдрах тустай байх тийм боломж олгоё гэж шийдсэн нас зарлж шүү дээ. За тэгээд энэ Лена маань зөөлөн эсгэл хэрэгэлснээр энэ хахир хатуу хадам ээжийн шийдвэрийг яаж өөрчилж байгааг та нар харж байна. За 14 дахь 7 хоногт Лена маань нийт 18 кг жин хайж чадсан байна. Бараг 20 кг гэсэн үг тий. Мундаг шүү дээ тий. За манай Лена маань энэ их амжилтанд хүрэхдээ ямар их хөдөлмөр, ямар их сэтгэлийн тэнхээгээ бүтсэн байлээ та нар бүгд мэдж байгаа гэдгийг ойлгож байгаа тий. За Лена өөрийн дуртай за Ленаг бүжиглэх дуртай гэж хэлсэн ш. Тэгэхээр өөрийн дуртай тийм шоу хамтлаг байдаг юм энэ Оросд. За энэ хамтлагийн оддтой хамт бэлтгэх сургууль хийж бүжиглэж үзэж байна. За тэрний хүсэл мөрөөдөл нь биелж байгаа болтой. За хамгийн гол нь энэ төслийн онцлог нь тэр тухайн хүний хүсэл мөрөөдөл дуртай зүйлийг судалж агаад яг тэрэнд нь зориулсан аргыг өгдөгт бас их сонирхолтой чухал байдаг. За та нар энэ Хөдөөм 80 TV буюу энэтэй хамт турж гин гэсэн энэ төслийн миний чадан ядаа орчуулж байгаа эдгээр турсан арга 1 2 3 4-ийг үзээд бас өөртөө хэрэгцээтэй аргуудаа сонгоод тэгээ сайхан тураарай гэж би та нарт төсөн өрөөж байна. За миний гойлог оршихын нууц буюу ямар нэгэн хориггүйгээр турхна гэдэг ном байдаг. Энэ дээр анх удаа калори яаж тооцох вэ? Калори гэж юу гэдэг ойлголтыг би Монголд оруулж ирж байсан. За саяхан над руу нэг хүн уцчихжээ. Би таны энэ номыг аваад 13 кг жин хайсан гэдэг. Гэхдээ би одоо дахиад би хасмаараа танаас зөвлөгөө авъя гэд. За тэгээд тэр хүний уцсаж байгаа учир шалтгаан нь болохоор би бас нэг видео тавьсан байгаа, контент тавьсан байгаа. Энэ дээр одоо хөөх багасхгүйгээр эмэгтэй хүнд одоо бас нэг багасхмааргүй турмаар тийм хэсгүүд гэдэг штеп. Тэр хэсгүүдэд багасхгүйгээр турах арга буюу дулааны солилцооны арга буюу хасах колортой арга гэдэг. Энэ хасах колортой аргын тухай би энэ аргыг бас судлаад мэдээд бүх орц найрлагуудыг худалдаад авчихсан байж байгаа. Энэ дээр бас юу хийх гэж байгаа, хичээл хийх гэж байгаа. За тэгээд энэ хичээлийг авъя гэд тэр эмэгтэй тохирсон байгаа. За энэ аргын онцлог нь тэр хүн эмэгтэй хүний бас турмааргүй тэр хэсгүүдээр тураахгүйгээс гадна дараа нь хүн таргалчаад байна шүү дээ, ямар нэгэн тэглэн барь. За тэгж дахиж таргалахгүй боцын солилцоог үрд өөрчилдөг, боцын солилцоог хурдыг хэсэгдэг. За 2 эмэгтэй хүн байлаа, 3 эмэгтэй хүн байлаа, найзууд байдаг шүү дээ. Яг адилхан хоол идчихэж баг нөгөө таргана нь баг хоол идчихэж жин нэмэлээд. Гэтэл нөгөө эмэгтэй нөгөө найз бүсгүүчүүд нь яахчгүй жин хийндэл байгаад байдаг те. Тийм болохоор энэ асуудлыг шийдэх бас тэр шийдлийг би бас олчихсан байгаа шүү. Та нар хэрвээ бас хасах колортой тур гаргын тухай сонирхож байвал миний утас руу 99 10 58 54 гэсэн утсаа энэ утас руу уцтаад өөрсдөө энэ сургалт хийзээ болох вэ? Энэ сургалтанд бүртгүүлъя гэд бас бүртгүүлж болно шүү. За энэ их хөдөлмөрийг дүгнэж хэлэх юм бол за өдөрт 5 удаа хооллсон байна. Харин хооллох бүртээ 20-оос доошгүй минут зарцуулсан байна. Хоол бүрт нь дараах орцууд орсон байна. Уург 70 г, нүүрс ус 80 г, ногоо 160 г, за кофе ууж исэн байж шүү дээ тий. За бүжиг 7 хоногт 3 удаа 45 минутаар бүжгээр хичээлсэн байна. Өдөр бүр 30 минутын дасгал хийжсэн байна. Целлюлитийн эсрэг массажийг 10 удаа хийсэн. Дээрээс нь нэг хахир хатуу хадам ээж гэж шүү. За харин өчигдөрхөн мэд санагдах тэр өдрүүдэд энэ хоёр эмэгтэй нэг галтгоонд нэг гэрт багтаж шингэдэггүй байсан. Харин одоо бол энэ ялалтын баярт, энэ тэнцлээс ялсан Ленагийн баярт хамтдаа гоёод,
хамтдаа гоё найзууд болоод вайн уугаад машин дотор тийм ээ хамтдаа стилистэд очиод гар гараасаа хөтөлцөөд энэ сайхан үр дүн үзэхгээ явж штэ. Тэгээд гадна ээж нь хэлчихэв. За миний бэр бол ингээд туранхаа гоёроо бол надад таалагдгаа. Одоо гоё болсон. Би бэртэй хайртай гэж хэлж байна. За иймэрхүү форматаар манай контент танд очихын тань таалагдж байвал та лайк дараарай, subscribe хийгээрэй, мөн шеэр хийгээд өгөөрэй.